амтан байгаа. Энд ингээ морины толгой. Тэгээ энэ морины сэрбэ хүзүүн дээрээс нь нараатай амтан хазж байгаа юм. Барьж байгаа гэсэн. Тэгээд мориныхон бол энэ хондлоо хэсгээс бас ийм баавгаа шиг ийм дугуй духамж ихтэй. Бас араатай амтан. Энэ иймэрхүү дүрслээс ноён уулаас ширдэг гэж байдаг шүү. Хүмүүс барыг дэлгэхэд сайн мэд. Тиймэрхүү үедээ төстэй. Өнөөдөр дэлхийд даяар 30,000 орчим хүн нүгэн дурсгалыг илрүүлэн судалж байна. Үүнээс ихэнх буюу 26,000 нь Монголын нутагт оршиж байгаа нь хүн нүг үрний гол цөм Монголын газар нутаг байсныг баталж дэлхийн түүхийг судлах чухал экс сурвалж болж байна. Монгол улсад ер нь энэ хүн нүгийн дурсгалыг хамгийн анх малтсан тэр экспедиц Козловын экспедиц гэдэг нэг түүх их сонирхолтой санагддаг шүү дээ. Яагаад яаж яваад ер нь Оросууд яриад байд малтчихв. Козлов бол ерөөхдөө уг нь бол ноён уулыг малтах гэж ирсэн хүн биш байхгүй. Козловын гол зорилго бол хар хотыг одоо малтах гэж явж ирсэн хүн. Козловч тэр Пржевальский энэ төр бол эрдэмтэд биш тагнуулууд байсан гэдгийг сонсч байсан. Ноён уул бол Козловын амийг аварсан. Тэ? Козлов буцаад явж болохоос шүү дээ. Очиод бол одоо буудуулах нь тодорхой тийм буудуулчих магадгүй байсан хүнийг. Гэтэл нөгөө ноён уулыг малтаад тэгээ сенсац болчингууд Козловыг одоо шийтгэх боломж болж байгаа. Харин эсрэгээрээ тэр хүн бол одоо алдаргаа бит болж байгаа. Маш олон юм хосгүй үнэт олдруудыг олоод аваа явчих шүү дээ Орос руу. Тий. Монголын засгийн газар тэрийг яагаагүй явуулсан. Тэнд гэрээ хэлцэл байсан уу? Манайхан бол Зөөн Жамсраанов бол Козловтой гэрээ байгуулсан. Энэ олдруудыг бол яг бид нэр одоо ингээд гаргаж ирсэн олдруудыг хадгалах газар байхгүй нэгдүгээр шүү дээ. Хоёрдугаарт энийг бол судлах ёстой. Тэгээд энэ олдруудыг авч яваад тэндээ судлаад одоо дэлхийн одоо судалгааны эргэлтэнд оруулаад тэгээ Монголд буцааж өгөх гэсэн тийм гэрээ байгуулж авч явсан. Тэрнээс биш манайхан бол зүгээр юу ч мэдэхгүй дээ ингээд өгөөд явуулсан юм бас биш байхгүй. Тэр гэрээ одоо баримт байна. Одоо юмаа бодсон буцааж авъя гэх. Гэхдээ яг хөө тэр гэрээн дээр бас тодорхой заалтууд бий л дээ. Заримыг нь одоо буцааж авах, заримыг нь Оросын албаны усад үлдээх ч юм уу. Тиймэрхүү нарийн заалтууд бол нэлээд олон заалтууд байгаа. Монголд ямар нэгэн одоо Монгол солилцоо олдорыг гадагш нь гарах түүнийг зохицуулах одоо хууль зүйн орчин бол байхгүйсэн. Тэгээд энэ ноён уулын олдвороор одоо санаа гарч ирээд тэгээд ямар нэгэн байдлаар хууль гарах хэрэгтэй гэдэг. Хуучны эд зүйлсийг сахин хамгаалах дүрм гэдэг зүйлийг артын засаг баталж тэрний заалтны дагуу гэрээ байгуулж ноён уулын олдруудыг Орос руу гаргасан.